Ukraine fired long-range missiles provided by the US into Russia, hitting an ammunition Өчигдөр буюу мягмар гарагт Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгийн номлолоо шинжилэн баталж цөмийн зэвсгийг хэрэглэх босхойг намсгах шийдвэр гаргажээ. Энэ нь Вашингтоны эрх баригчид Америк нэгдсэн улсын нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрийн гүнд ашиглахыг Украин улсад зөвшөөрсний хариу арга хэмжээ гэж үзэж байна. Тэгвэл Путиныг шийдвэрээ гаргасны дараахан Украины айрам Оросын хил орчмын бүс нутагт анх удаа Америк нэгдсэн улсын алсын тусгалын зэвсгийг хэрэглэсэн тухай Москвагаас мэдээллээ. Энэхүү цохилтын байна Брянск мужийн нутаг дах цэргийн байгууламж гэжээ. Украины хилээс 115 км-ийн зайтай оршдог Карачевийн зэвсгийн агуулгад Пуужингаар довтлсон гэдгээ Украины зэвсэгт хүчний жанжин штабаас сүүлд баталсан байна.